Тэнтэй. Нэг хоёр. За амралт өдрийн мэнд. Тэгээд ширдэ түгээгээд өгөөрөө манайхаа. Тэгээд өнөөдөр ярих сэдв веб шитэнтэй холбоотой асуудлаар ярих гэж байгаамаа. Тэгээд энэ хүнтэй холбогдуулаад нэг мэдээж энэ Халтмаагийн Баттулгын энэ Кремлийн бохир технологи те энэ 0 эрдний бохир технологи, гэргийн бохир технологи гол хэрэгтнээс холдуулж те гол үйл явдлаас холдуулж нэг юм нөгөө нэг зөөр бохир цус ярддаг эх орончд руу те эсвэл нөгөө хомосоид гэсэн хүн сүрглүү ингээд нөгөө нэг сенсацийг аваач өөр тийш нь гуйлаа тэгээ өөр юм болоо алга болчдөг. Яг тэр технологи л явлаа л та. Тэгээ нэгдүгürt Монгол улс хил гайлтаа. Монгол улс шүү дээ. Бид нар чинь тусгаар тогтносон эрхчлүүд Монгол улсын иргэд ээ. Бид нар жунглийн ширэнгөө амьдэрдэг нэгт. Энийг илүү их сайн ойлгох хэрэгтэй. Элбэг дөржи 26 хүүхэд алга болсон гэж балаараад ах юм. Ингээ бодоод үзтээ тэр хүүхдүүд байнга ингээ багаараа 4-5 настай хүүхэд хэвээр байгаад байхгүй шүү дээ. 10 дэх хүүхдүүч байгаад байхгүй хүн нэг жил болохоор нэг нас нэмэн шүү дээ. Тэгээ тэр хүүхдүүд багтаал 20-30-аас дээш насныхан болсон баг. Тэ. Гэт жоохон эрүүл ухаанаар асуудалд хандаж сураа. Багтаал баг хүүхэд нь баг 20-30 25-6 тэрнээс дээш настай болсон байгаа. 90 онд байсан тараншааны хүүхдүүд алга болсон гэж мангалтаад байдаг хүмүүс шүү дээ. Энэ хүн зүрх чинь тэгээд 90 онд байсан тэр жоохон хүүхдүүд чи одоо 40-д багтаал 40 гараад явцсан байгаа шүү дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан. Тэгээ хүүхдүүд нь хаана хилгээд байгаа. Юу гэж өөрийнхөө хайрлж өсгсөн хүүхдүүдэд мэдрэл мотой юм шиг энэ сошиал дээр аваач цовдлуулж дүүжлүүлэхийг хүсэх юм бэ. Ийм тэнэг ийм мангар юм байж болохгүй үстэй чинь Монгол улс хил гайлтаа тагнуултаа янз бүрийн асуудал хүүхдийн эн чинь 20 дүүхт чинь хүний намын асуудал шүү дээ. Инхийн бол тагнуулын чинь бүр аюул болж байгаа шүү дээ. Тэгээ нэг юм аюул сайн ойлгох хэрэгтэй. Энэ 2016 оноос хойш Монгол ардын нам засгалсан 2017 онд Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга байсан шүү дээ. Тэр үе элбэг дөрж гэдэг хүн ийм хийцэн байсан бол аль хэдийн авчраад өөрийнх нь хэлдгээр норхоодгүй нэг хүн сүргийн өмнө цаазлаад норхоодгүй хагалгааг өгзүүлсэн байгаа шүү дээ. Тэр нэг ийм эрүүл бус юмд итгэдэг баймаар байна. Энийн цаана яг бодож юм юу болоод байгаа вэ гэдгийг бүгдөө эргээд сайн харцгаа. Тэр Эпштейн гэдэг хүнтэй тэр Халтмаагийн Баттулгын хүнтэй Чулуун хүүгийн Ганбаат гэдэг нөхөр чинь харьцсан байгаа үстэй. Тэрэн дээр би нэг 4 зүйлийн чухалчлаад аваад ярьчих өнөөдөр. Халтмаагийн Баттулгатай холбоотой тэр жанхуутай холбоотой 3-4 зүйлийн аваад үзчихье. Нэг тэр Ганбаат гэдэг хүн чинь ингэсэн байгаа шүү дээ. Элбэг дөрж бол манай хүн биш ээ. Энэ бол дайсны тал болсон шүү гэж. Яг манай гэдэг нь хэний тал вэ Ганбаатаа? Энэ Халтмаагийн Баттулгаас асуухгүй юу? Асуух хэрэгтэй байхгүй юу? Манай тал биш болцсон гэдэг байгаа. Манай тал биш гэдэг байгаа. Элбэг дөрж гэдэг хүн бол манай тал биш, дайсны тал гэдэг байгаа. Тэгэхээр энэ логикоор бодоод үзэх хэрэгтэй. Тэр хүнд тусардаж бичиж байгаа бичвэрийг хараад манай тал биш гэхээр тэр Эпштейнтэй хэдэж нийлэхгүй гэсэн санаа байгаа үстэй. Эсвэл Кремлийн тал биш гэсэн санаа байгаа үстэй. Халтмаагийн Баттулгын хийж байгаа үйлдэл бодоод Кремлийн тал биш Монголынхаа талд байгаа шүү гэж байгаа үстэй. Нэг тэ. Энийг ингээд бодоод үзэх хэрэгтэй байхгүй юу? Хоёр. Тэр нөхөр чинь нэг юм ярьж байгаа шүү дээ. Монголд офшор бүс болгоод Чингис хаан coin гаргая гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголын энэ хүмүүсийг дөөр хий гэсэн санаа шүү дээ. Халтмаагийн Баттулгын хийж байгаа ажил шүү дээ. Энэ дөөр хий, дээрэмдий монголчуудыг coin-ээр хойдруулж байгаа хамаг мөнгөний дээрэмдэд авчий гэсэн санаа шүү дээ. Энэ гадныхантаа нийлээд нөгөө нэг цэвэрлэсний их орончтойхоо мөнгийг дээрэмдий гэсэн санаа шүү дээ. 3. Энэ дээр нэг ийм асуудал гарч ирнэ одоо.
Монголын эрчим хүч устай холбоотой асуудал дээр эрчим хүч усны төслүүдтэй холбоотой асуудал дээр нэг эмэгтэй хүн авчир тавьсан гэдэг. Тэрний цалин би өгч өөрөөсөө өгч болно гэсэн санаа зовлтгүй бидний асуудлыг шийдэе гэдэг батна. Батлагын өмнөөс бичээд байна шүү дээ. Батлагын нөөц чинь хоорондоо харьцаад байна. Тэр эмэгтэйг аюулгүй байдлыг хангаж хамгаалтын бүс аюулгүй байдлыг хамгаалж байлгаж байгаа буудалт гэдэг. Монголд аюулгүй байдлаа яг боддоор хамгаалуулыг үл их тэнгэрийн аманд байгаа буудал, зочд буудал ямар хөшөө гэдэг үлээд байц. Тэр амралтын буудал, амралт байгаа их тэнгэрийн ам дотор байдаг амралт. Энэ дотор ямар эмэгтэйг хэн гэдэг эмэгтэйг хаанхын иргэн яагаад тэнцээ бүх эрчим хүч усны төслүүд рүү оруулаад тэрийн төсөө өдөртөгчээр тавих гээд тэрнтэй тохирсон юм бэ. Тэр хэн гэдэг эмэгтэй вэ? Хаанх улсын иргэн ямар зоригтой байсан. Үнэхээр энэ бүх төслүүдийг явуулахгүйсэн шалтгаан энэ юм биш үү? Монгол улсын эрчим хүчний нэгэн голын Эрдэнэ бүрэнгийн болон бусад төслүүдийг энэ эрчим хүчний бүх төслүүдийг зогсоох үе таалгач энд байгаа юм шүү. Тэгээ энэний араас эрен сурвалжилдаг сэтгүүл зүй баймаар байна. Ядаж та нар яг тэр хэнтэй батлагтай элбэгдөрчтэй холбоотой хэсгийн энэ сэтгүүлчнэр маань хэл ус мэддгүн бол зургийг авч байгаа ChatGPT рүү оруулаад юм эсвэл энэ манай юунаас Mobicom-с өөрсдийн AI-тай болсон байдаг шүү дээ. Хэмэл оюул ухаантай. Тэр мэрлүү нь оруулаад орчуулуулад ингээд хүмүүс түгээгэж. Тэгээ яг нэг юм зүгээр нэг юм 26 хүүхэд тэнцээ аваач нөгөө элбэгдөрч хүн аваач шараад идсэн юм шиг ийм юмар ингэж нөгөө нэг өөрсдийнхөө бодор юм нууж байгаа хэлбэр. Тийм ээ. Энийг айгүй сайн олж ойлгож хараа. 3 4-т нь маш ноцтой асуудал байж байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгчд таныг ялуулахад баярсан шүү гэж. Энд хаанаас орж ирсэн мөнгөний тухай яриад байна. Эсвэл юун дээр ажилласан бэ? Энэ хакер хар машин дээр ажилласан уу? Эсвэл мөнгө өгсөн үү? Энэ яг яаж туссанд баярлаад байна. Тэр хүн бодвол нэг PR-аар туслахар хүн биш үү? Тэр Эпштейн гэдэг хүн чинь тэр дэлхийн томчуудын бүх юмыг мэдж байгаа хүн. Батулгын PR дээр зөвлөд ахаар хүн бол биш. Тэгэхээр энэ мөнгө өгсөн юм уу? Эсвэл энэ хакертай холбоотой асуудал юм уу? Энэ рүү гүнзгий орж хаймаар шүү дээ. Олмоор шүү дээ. Тэгээ Ганбат гэдэг нөхөр ингээд Интерполоор хайгдчихсэн. Тэгээ одоо юу батлаг байхдаа өөрөө хайжсан хүмүүсийг бүгдөө нэг хүчнэгөө болгосон баг. Би тэгж санаад байна. Тэгээ буцаагаад хайгаад 23 оны тэр нөө төмөр замын сонсгол дээр бол тэр тулгын энэ Ганбатыг тэр Бат Эрдэнэийг удаан жаргал эдрэг Интерполоор хайж байгаа гэж хууль зүйн сайд одоо Батмөрийн их хоёр тэгж ярьж ирсэн да. Тэр үед тэр төмөр замын ажил хэсгийг ахалж ирсэн шүү дээ. Тэгэхэд хууль зүйн банк орон даргуулсан баха. Би тэг санаад байна. Тэгээд тэр Интерполоор хайж байгаа хэсгийг л явж юу хайж байгаа гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээд төмөр замтай холбоотой энэ асуудлууд дээр энэ Алтмаагийн Батулга өвчнөө хүмүүс шоронд орсон. Тэгээд зарим цухтаад алга болцсон. Одоо хүртэл олдохгүй байгаа. Тэгээд ийм үйл явдал болж байгаа. Юу гэж Монгол улсын энэ хил гайлтай улс бүхэл бүтэн тусгаар тогтнолцоо улсын эдэр тэгээд 20 дүүхэд гараад тэгээд одоо тэр чигээрээ дандаа баг байдаг гэж ямар юм баах вэ тэр чинь өөрөө хайр зүсгсэн үр хүүхдээ мэдрэл муутай юм шиг хүмүүс өмнө гаргаж ир цовдлуулдаг тийм тэнэг хүн гэж юу аах вэ? Тэр хүүхдүүдс юу гэж та нар өмнө бий байна гэж гарч ирэх юм бэ? Мэдрэл муутай тэд чинь гэр бүл болоод амьдрал зохиоцсон байгаа шүү дээ. Тэгэл хүн сүрэгт өөрийгөө цовдлуулахаа гаргаж ирдэг тийм мангар юм гэж ямар юм баах вэ чи. Жохон эрүүл ухаанаар ингээ асуудалт хандаа. Энэний цаана бол Алтмаагийн Батулга энэ хүчтэй суртлах хулгай хийхдээ юу руу хандуулсан бэ гэхээр ийм л юм руу хандуулсан байхгүй. Яг бодит хулгай дээр энэ эрчим хүчний төслүүдийг зогсоосон асуудал эдэргээд ингээд тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялуусанд баярлалаа гэдэг туссанд ялахад туссанд гэдэг яг юун дээр туссан бэ? Энийг аягүй сайн шалгаач. Энэ гадны мөнгө орж ирсэн бол энэ чинь юу штэ төр эрхийг хууль бусаар авсан аюултай гэмт хэрэгштэй энэ гадны ашиг сонирхлыг Монголд оруулж ирсэн гэсэн үг шүү дээ. Энэ угаасаа ойлгомжтой л доо гадны ашиг сонирхлыг оруулж ирсэн ерөнхийлөгч байхдаа хийсэн үйлдэлүүд нь тийм ээ. Тэрнээс өмнө хийсэн үйлдэлүүд.
Одоо тэр элбэг дөржтэй холбоотой нэг хэсэг байгаа даа. Тэр нэг гадаад харилцааныхын зөвлөх байсан санагдаад сүүлд нь гадаад харилцааны сайдлоо сүүлд нь жавхгүйгүй үед элчин сайд явдаг. Мохоос л олчихсан гэдэг хөрвсрэнгээд ховч хөрвсрэнгээд ховч харгээд тэр нэг баахан холбогдсон байгаа. Гэхдээ тэнд нь ингээд үзэхээр бас л Батулга энэ хийсэн үйлдэлүүд харагдаад байгаа байхгүй. Яг битэй тэр холбоотой хэсэг нь элбэг дөрж гэдэг хүнтэй холбоотой хэсэг нь эргээд тэрийг ингээд нэг ядаж нэг тэр AI тэр ойлгохгүй бол Google Translate-руу тэр зургийг авч оруулж байгаад орчуулад гэж бод орчуулад хараад ирэхэж. Тинчээ чин хөлийн цэргийн бэхжилтийн асуудал буюу энэ хөлийн цэрэг дээр энэ юуны нөгөө нэг шөнийн дуурмуурын тэр томографи асуудал гэж зөндөөл юм яригдсан билээ. Усчлалтын асуудлууд яригдсан байдаг юм билээ. Тэг өөр нэг ноцтой юм байхгүй юм дээ шүү дээ. Тэрийг ингээд олоод тэнцээлийн хүүхэн шарж идээ даваач өгсөн тийм нэг ширхэгч өгүүлбэр байхгүй. Тэг Монгол улсыг битээ доромжлоо юм. Тусгаар тогтсон бидаас улс тийм чинь хилтэй, гайлтай, тагнуултай. Тэ. Цаалт нь бол яг ийм бодит хулгай байна. За нэг ийм рүү та нарыг төөрөглүүлэхийн тулд Эпштейн эдбэг дөрж өгдөг нэг ийм дом зохиогоо та нар руу шийдсэн. Тэгээ тэрэнд нь ингээд мансуураад. За мэдээж хомос ууд хүмүүс үргэлж тэр зүсний их орончтол бол ойлгохгүй нэг. Яагаад гэвэл би хүмүүсийг ялгуурлан гадуурхаад байгаа юм биш. Хүмүүс наваа ялгуурлан гадуурхаад ингээд байгаа юм. Гэхдээ юм ойлгохгүй байгаа бодит байгаа зүйлийг чинь та нар ийм байгаа учраас ойлгохгүй байна л гэж. Уул нь би нэг жоохон ойлгуулах гэж. Та нар ийм хомос ууд бити байгаа чи. Цэвэр тус нүжөөр ажил хийдэг юм аа. Мэдлэг боловсрлоор баялаг бүтээдэг юм байна. Тэ. Цэвэр тус гэдэг чинь тэгээд сэтгэл мэдрэлийн өвчтөй хүмүүс бий болно гэсэн үг шүү дээ. Тус ойрт нэг монголчууд ярьдаг үстэй. Тэгэхээр тийм биш байдаг юм байна гэдгийг ойлгох гэж та нарт хэлээд байгаа шүү дээ. Хомос ууд гэдэг чинь ерөөсөө социалист маягийн тэр сэтгхүүг л хэлээд байгаа шүү дээ. Хүн эргцүүлэн тунгаах бодох тэр сэтгхүүг нь устгацсан. Шууд парампуш шиг шууд юмд ингээд уугаад авчдаг тийм л хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ. Зөвхөн даргын зөв гэдэг ийм фанат сэтгхүүтэй болсон. Эний чинь хомос ууд гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ бийд зохиоцсон юм шиг Александр Зимонов гэдэг социологч 1970-ад онд евро гараад ирсэн. Швейцар руу Оросоос одоогод гарсан тэр хүний бичсэн юу шүү дээ. Олж шүү дээ. Тэгээс би зохиоцсон юм биш. Тэгэд ахаад нэг ноцтой юм хүмүүс ахаал тэгэл нөгөө нэг элбэг дөрж идж ууцсан дээрэмцэн гэ балаараад байгаа болохоос ш. Одоо энэ хил дагуу чинь 3400 орчим га газар 3000 гаруй га газар тий. Ингээд энэ оюутны засгийн газар чинь хөлийн бүс Монголын хөлийн бүс дагуу хятадын компаниудад оруулсан биз дээ. Энэ Халтмаагийн Батулгатай бас л холбоотой асуудал шүү дээ. Энэ 0 эрдэнэ гэдэг ерөнхий сайд байсан 0 эрдэнэ. Ерөнхий сайдыг томилогдсны юм дандан шатрыг томилогдсны дараа зарим шийдвэрийн байгаль орчны сайд жишээ нь Цалдангийн одон туяахтай гаргасан гэдэг. Ингээд бодит факт баримтуудтай ингээд Монгол улсын хууль зүйн сайд Батмөрийн энх хоёрын энэ төр бодит факт баримттай юм руу анхаараж нөгөө нэг туснууж яриад их орон морон цээжэд илдээ солиороод идэг юм хүмүүс энэ рүү та нар тэгээд очиж үзээч. Тэгээд зүг зүгээрөө жоо Монгол улсыг хорлж төслөө зогсоож явахаар энэ хөлийн дагуу яагаад тэр газар хятадуудад өгсөн юм. Хят Монголын хамтарсан юм компаниудад өгсөн яг хил дагуу хөлийн бүсэд өөрөөр хэлбэл Монгол хөлийн бүс дотор тэр аж ахуйн нэгжүүд яагаад өгсөн юм руугаа анхаараач. Тэг байга бодит зүйл рүүгээ анхаар үнэхээр тэр цэвэрчний их оронч тэр хүмүүний төлөө хүүхд мөнгөхийн төлөө санаа зовоод байгаа бол тагнууд хийдрүү гомлоо гаргаач. Тийм энэ тэгээд нэг ийм жоохон эрүүл ухаанаар асуудал хандаад энэний хамгийн гол нь би нэг тийм энэ элбэг дөрж гэдэг хүнийг өмөрөх гээд байгаа биш юм аа. Хамгийн гол нь та нар нэг яг асуудал руугаа олж харахгүйгээр ингээд галзуураад байж хоогоор чинь та нарын амьдралыг чинь боломжийг хулгайлаа дээрэмд тоноо та нар улам улныг доромжлуулж амьдраад байна шүү дээ. Улмал гуйлах чинь болж амьдраад байна шүү дээ. Өнөөдөр бүх энэ цагаан сарын дээр гарч байгаа үзэсгэлэнгүүдээр гарч байгаа үзэсгэлэнгүүдээр худалдаа авалтайгүй муу байна гэдэг байгаа чинь та нарын амьдралд ороочных байхгүй та.
харуулаа авч чадахгүйгээд уурлаад байгаа чинь элбэг дөржөөс болоогүй шүү дээ. Тинчээ чинь цаана энэ одоо энэ газар нутгийн чинь өстой хэдийн дагуу ингээд хятадуудтай ингээд хамт эзэмших, урт хугацаанд эзэмших юм гэрээгээд өгсөн ба шүү дээ. Яг хэлийн бүс дотор. Тэгээ энэ рүүгээ анхаарлаа хандуулаач. Төмөр замын тэр аптек гэрээний нүүрсний хэдий их 80 төгрөг дээрэм тонол хийсэн байгаа шүү дээ. Тэгээд ямар ч тийм баримт нотлохоогүй мангар юм руу ингэж мангартаж хушуурж яхаар тэр яг юм баримт нотлохоотой юм руу анхаарлаа хандуулаа. Ялангуяа энэ эбштэндээ асуудал тэр хэнийг Халтмаагийн Батуулгын тэр Ганбат гэдэг байгаа тэр залуугийн бичсэн тэр баримтуудын ахаад ялангуяа манай сэтгүүл зүйн салбарын та нар англи хэл мэдгүй байж болно шүү дээ. Мэдлэгч нь хүрэхгүй байж болно. Ядаж тэгээд энийг мэддэг хүмүүсээ орчуулуулад тий энэ иргэдтэй мэдээлэл түгээгээч. Алин болгон шимэгчилж энэ татвар төлөгчдийн мөнгөөр төсвийн мөнгнөөс татвар төлөгч төлсөн төсвийн мөнгнөөс хулгайлж амьдрахсан байж сэтгүүлчнэрээ та нар. Тэгээ болооч одоо энэ мэрэгжил зэрэгжилтэй хайртай сэтгүүлч байдгүй юм уу? Бүгдөө энэ гуйлгчин сэтгүүтэй гэдэг юм сэтгүүлчнэр чи одоо өгүүл баймаар. Би бол бас энэ салбарт 14 15 6 жил ажилласан хүн үү. Би энэ салбарыг бас арай ч юм болчихгүй байх гэж бодож байна. Тэгэд мэдлэгчин өгөхгүй байгаа бол тэрийг ядаж эдрээс орчуулуулаад тавьчих л да. Тэгээд тэрийг англитэй өчнөө залуучууд баг 7-8 настай хүүхдүүд англиар бол хангалттай ярьж байгаа. Тэр хүүхдүүдээр за тэр хүүхдүүд арайч амждгүй махад энэ англи хэлтэй болсон мэрэгжлийн хэлээр TOEFL-ийн шалгалт өгöd байгаа хүүхдүүд дээр очиод энийг нэг IELTS-ийн шалгалт өгöd байгаа хүүхдүүд дээр очиод энийг нэг хянаад өгöd зүг байна уу буруу байна уу гэдэг аачид үзүүлээд ингээд нэг яачаач сэтгүүлчнэрээ тэгээд нэг энэ нэг хомос хувьд хүн сүр өмөрөхтэй нэг жоохон ойлголт өгүүл яасан. Ийм байна. Тэгээд энд бол тийм Монгол улсыг битээ доромжлоо. Тэгээд тэр хүүхдүүдийн хаана ингээд та нар мэдж яах гэдэг тэр хүүхдүүд мөрөөрөө амьдраг. Ямар ч хэлсэн хомос хувьд хүн сүрэг шиг энэ цэвэр зүсний эх оронч шиг бусдын төлсөн татвараар тий шимэгчилж амьдраагүй л байгаа тэр хүүхдүүд. Халамж голдож амьдраагүй л ойлгомжтой байгаа. Тэгээд тэр хамгийн гол юм бол тэрний цаана байгаа тэр энэ яг бодит байгаа зүйлийг олж хараа. Халтмаагийн Батуулга яагаад би дөрвөн зүйлийг ярьлаа шүү. Яагаад эрчим хүч усны төсөл дээр тэр нэг эмхтэй гэдэг байгаа. Тэр нь аюулгүй байдал бүсд байгаа гэдэг байгаа. Хин бэ тэр эмхтэй хаанхын улсын иргэн байсан. Ямар эмхтэй тэрийг мэдмээр шүү дээ сэтгүүлчнэрээ. Тэг материалуудын чааш нь ухаад энийг ирэн сурвалжлаач. Тэгээд таарлахаараа мангар таны хүн чинь тэгсэн гэж мангарын асууж яхаар нэг жоохон сэтгүүлчнэр нь жоохон мэдлэгтэй байгаад энэ эмэгтэй хин юм бэ? Ямар учиртай эмэгтэй байсан бэ гэдэргээд нэг асуугаад сурчаач. Тэгээд ялсанд баярлаа, ялуусанд баярлаа гэдэг байгаа шүү дээ. Танд яг яаж тусалсан бэ гэдгийг асуу сураад сэтгүүлчнэрээ. Тэр Эпштейн гэдэг хүн танд яг яаж тусалсан бэ? Мөнгөөр тусалсан юм уу? Эсвэл энэ хар машиныг хаагсан юм уу? Яг яаж тусалсан бэ? Тэрнээс энэ PR дээр тусна гэж байхгүй байх тийм хүн. Тэгээ тэр мөрийг ингээд асуучдаг нэг юм жоохон мэдлэгтэй сэтгүүлчнэр баймаар ах юм те. Тэгэд элбэг дөрж гэдэг хүн манай тал биш болсон биш шүү гэдэг байгаа. Тэгээ манай тал гэдэг нь яг хэний тал юм? Оросын тал гэдэг байгаа юм уу? Яг хэний тал гэдэг байгаа юм? Тэр мөрийг асуул та. Тэгээ нэг юм мэдлэгтэй жоохон юм ойлгодог сэтгүүлчнэртэй баймаар ах юм те. Тэгэд тэр Монголд офшор бүс байгуулж Чингис хаан койн гаргах асуудал аль хүрээд зогссон тэр мөрийг асуул та. Одоо өөр мөнгө нь ямар койноор мөнгө нь угаагдсан байгаа тэр мөрийг мэдмээр шүү дээ. Махын гисээр хашаанд баригдаж байгаа тэр барилгууд хэдэн их 80 төгрөгөөр баригдаж байгаа тэр барилгууд руу шалгалт оруулмаар шүү дээ. Хадгалтай тэмцэх газрынхаа гомдол гаргаад 2 удаа өглөө шүү дээ та нар руу. Тэрийг шалгал та. Махын таларч ихэр хоёроос л тийм ашиг олох боломжгүй шүү дээ. Тэнцээ барьж байгаа хэдий их 80 төгрөгөөр. Яагаад гэвэл тэр төлсөн давхрын баримт нь эхний 100 байхгүй байгаа шүү дээ. Топ 100 аж ахуйн нэгж дотор буюу татвар төлдөг тэр топ 100 дотор ч тэр махын таларч ихэр хоёр ч байхгүй байгаа шүү дээ. Тэгээд тийм их хэдий их 80 төгрөгний тийм тэнцээ тийм объект тийм юм бариулна гэдэг чинь барилга сав байшин сав бариулна гэдэг чинь энэ мөнгө хаанаас орсон мөнгө юм бэ? Энэ рүүгээ шалгаач.
Тинчээ бүгд л хятадууд л ажиллаж штэ. Тэгээд тинчээ мэдээж тэр хятаддаг мөнгө төгрөгийн төлөөл авчирж байгаа гэдэггүй. Монгол тэр татрын төлж байгаа гэдэггүй. Гэхдээ яг тэр чинь ингээд ноцлох ёстой штэ нэг. Махын бус талах чихэр энэ Баянгол өдрөөс бол тийм ашиг олох боломжгүй байлаа штэ. Тэр чи ихний 100 байхгүй байгаа юм чи яаж тийм ашиг олох юм бэ? Тэгээ энэ рүүгээ шалгаач ээ. Тэгээ оюут нэгэ шалгаач ээ. Юу тэр хил дагуу тэр газар мазар зарцсан юм бэ? Хятадын компаниудтай хамтраад оруулсан юм бэ урт хугацаанд. Тэр зөвхөн богинохон хугацаанд Батөмөр хууль зүйн сайдын ярьж, Батөмрийн хөрийн хууль зүйн сайдын ярьж байгаа яриагаар бол тэр богинохон хугацаанд 90 хэдэн тэрбум төгрөгийн ашиг хийсэн гэдэг шүү дээ. Тэр мэрийг шалгал да. Тэгээ тэр нүүрсний 44 их 80 төгрөгийн хулгай дээр нь юу болсон бэ? Аптек гэрээний хулгай юу болсон бэ? Төмөр замын хулгай юу болсон бэ? Тэгээ идэрлүүгээ анхаарлаа хандуулаа хүмүүсээ. Тэгээд нэг жоохон бид нар нэг үнэхээр л юм Монгол нэг тийм эрүүл саруул яг хуулийн доор амьдрах тэр хуулийн шударгаас үхсэд байгаа хүмүүс бол энэ рүү л анхаарлаа хандуулмаар байгаа юм л да. Тэгээд тэр элбэгдөрж гэдэг хүнийг авчид дүүжиж шатаа гэдэх нь тэр чинь ямар хэрэг хийцэн болоод нэг хүн алах чинь хүнтэй шалтгаан хэрэгтэй шүү дээ. Тэг хэрэг үүсгэсэн ямар ч юм байхгүй юм байна. Тэгээд оролгүй юу нэг авилгын тэмцэх газар мадар энэ тагнуул энэ цагдаа магдаагасаа тэг ороод тэр мэдээллийг ороод харчих тийм хэмжээний мэдлэгтэй байл та. Амар хүнлгээд мангалтаад ах амар хүмүүс чинь тэр чигээр хулгай дээрэм тоонол хийцэн байж штэ. Тэгээд ахаад хэлий хүнийг зүгээр ингээ аваад гаргацдаг тийм тэнэг улс манай улс биш ээ. Битэн Монголоод оромжлоо. Хилтэй гайлтай бид нар чинь тагнуултаа хууль хяналтын байгууллагатай улс штэ. Энэ хугацаанд энэ 10 жилийн хугацаанд элбэгдөржигдэх хүн ямар нэгэн байдлаар хулгай дээр нийцсэн байсан бол өнөөдөр та нарын өмнө орхоодгүй хагалцсан байгаа шүү. Энэ олон жил 5 жил элбэгдөржийн аймрыг гайхчлал энэ оюурт нь яваад үстэй. Нэг баримт танилцуулаагүй үстэй. Алтмаагийн Батболчин 4 жил байх ерөнхийлөгч байхдаа л монголчуудыг элбэгдөржиж хадны мангаар бол заагаа үстэй. Тэр нэг баримт гаргаж ирээгүй штэ. Нэг шалгаж байгаа баримт гараагүй. Тэгээ өнөөдөр бол өөрсдийнх нь бодит баримттай. Тэгээ энэ рүү ингээд нэг эрүүл ухаанаар асуудал хандмаар байгаа юм. Тэгээ нэг дайсан гаргаж өгөхөд тэр дайсан дээр хөөцөлдөг баймааргүй байгаа юм. За нэг юм байна. Тэгээд нэр нэг юм ярьж нэг ам нэвлэгдэх шиг. Тэгэхээр Алтмаагийн Батболго ив нэгдэл тусгаар тогтнол яриад л дээ. Монголчуудыг хамгийн ив нэгдэлгүй болгосон ерөнхийлөгч Алтмаагийн Батболго шүү дээ. Хамгийн түрүүнд 30 гэр бүл гэж яг тэр 30 гэр бүл нь хийн баялаг бүтээж байгаа хүмүүсийг дайсагнуулж ангич үзлийн гол санааг гаргасан чинь энэ өөр автор нь энэ хүн шүү дээ. Ангийн дайсан бэлдэж хүмүүст хайж өгсөн чинь энэ хүн шүү дээ. Тэг өнөөдөр ив нэгдэл яриад байгаа. Туснууж ярьж монголчуудыг хооронд нь алцуулсан хүн чинь энэ хүн шүү дээ. Баруун зүүн монголоор нь хооронд нь талцуулж ойрд гэж элбэгдөржиг цолж баруун зүүн монголоор нь хооронд нь алцуулсан хүн чинь энэ хүн шүү дээ. Тэг өнөөдөр ийм нэгдэл яриад байгаа. Тусгаар тогтнолын эсрэг хамгийн том гэмт хэрэг хийсэн хүн чинь энэ хүн шүү дээ. Төмөр замын төслүүдийг зогсоож тэ. Одоо тэгээд төмөр замын төслүүдийг зогсоосныхоо горыг бид нар улсаараа амсаал байж байна. Тэгээ энэ хүн чинь хамгийн түрүүнд тусгаар тогтнолыг чинь сүйтгэсэн хүн шүү дээ. Тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг хийсэн хүн шүү дээ. Тэгээ хамгийн түрүүнд тусгаар тогтнол яриад байгаа. Монголчуудыг эрх чөлөөгүй байлгах сонирхлыг бүтээсэн хүн чинь энэ хүн шүү дээ. Тэг чи одоо нэг эрх чөлөө мөлөө яриад байгаа. Монголыг нийгэмд дэг журам байх хэрэгтэй, нийгмийн дэг журмын тухай ярьсан хүн чинь энэ хүн шүү дээ. Хувь хүний эрх чөлөөний хүний эрхийг хамгаалах, хувийн өмчийг хамгаалах эрхийн тухай биш. Нийгмийн шударга ёсыг ярьсан хүн шүү дээ. Нийгмийн шударга ёс гэдэг чинь дарга нарын шударгаас тогтнол гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг ярьсан хүн чинь юм шүү дээ. Тэгээд ойлгож анзаарч тунгаах ёстой шүү л гэж хэлж байгаа. За мэдээж тэгээ хомосоид хүн сүрэг бол ойлгохгүй би бол гэхдээ та нар ялгуурлан адуурхаад байгаа юм жишээ. Аль ч улсад нэг юм ойлгохгүй лүмхэн пролетарууд бол нэг
За баруун Европ, ялангуяа Герман, Франц эдгээр баг. Бусад орнуудад бол 10-аас дээш хувь байж идэг шүү дээ. Тэгэл Монголд яг 30-аас дээш хувь байгаа. Гэхдээ багасж байгааг бол итгэж байгаа. За тэгээд нэг ганц хоёр коммент уншаад дуусгая. За Эпштейний гээд хардах эрхийнхээ хүрээнд хардаж байна. Тэд хүний найманд яваагүй бол сайн л байна. Гэхдээ чиний сурталчлаад байдаг либерал үдлийн эцсийн шат нь ийм юмд хүрч байна да гэсэн байна. Чиний ирээдүй Энэ либерал үзэл гэдэг чинь эрх чөлөөний үзэл санаа шүү дээ. Хүн иддэг, магтлан байна гэдэг чинь мангадуудын хийдэг ажил шүү дээ. Тэгээд чинь бүгдөө нэг яг энэ соц сэтгүүтэй л байхгүй. Бүгдөө нэг хэвэн цутгаад тэгээд тэр хэвээр ингээ бүгдөө хүн болдог гэж ойлгодог. Энэ чинь зүгээр л эрх чөлөөний үзэл санаа шүү дээ. Тэгээд тэр үзэл эрх чөлөөний үзэл дотор байж байгаа тэр хүмүүс дотор янз бүрийн ааш авиртай хувь хүний характерууд гарч ирж шүү дээ. Тэгээд тэр хүмүүс нь ямар характертай юм бүү мэд. Энэ бол зүгээр л эрх чөлөөний үзэл. Хүн өөрөөрөө байх, хүн өөртөө үн цэнтэй амьдрах, тэ. Хүн өөртөө эзэн байх, хүн өөрийнхөө хариуцлага хүлээдэг байх зүгээр л ийм үзэл санаа шүү дээ. Тэгээд чөлөөтэй амьдрах, чөлөөт эдийн засагт өрсөлдөөнд ордог байх. Тэгээд төр цомхон байх, засгийн газар нь цомхон байх, хувийн хвшлэн бизнесээ хийдэг, засгийн газар нь бизнес хийдэггүй байх гэдэг юм чинь зүгээр л ийм л үзэл санаа шүү дээ. Тэрнээс биш хүн иддэг үзэл санаа манаа гэж юм байхгүй шүү дээ. Тэгэх юм бол ганнибалууд болчихно, ханнибал болчихно тийм ээ. Тэгээ тийм юм зам ийм мангар юм. Яг нөө соц сэтгүүнийх нь ойлголт байхгүй. Нэг бүгдөө нэг хэвэн тутгаж жагаад нүдж жагаад яг адилхан хүн бүтээх гэдэг. Тийм боломж байхгүй уучлаарай. Хүмүүс янз бүрийн өөрсдийн ааш аншинтай, янз бүрийн зан характертай, янз бүрийн ёс суртахууны юутай асуудалтай хүмүүс байдаг. Тэгээд тэдний нэгэнс өөр болж байгаа л та. За тэгэд инээдэн биш л дээ. Гэхдээ хүн төрлөختний ирээдүйн явах зам, зорилго, философи бол одоо удахгүй шинжлэгдэнэ. Тэр ардчлал гэдэг юмны цаг хугацаа болсон. Харин ямар гэдгийг хэлж мэдэхгүй ч илүү дэвшилттэй байх нь ойлгомжтой. Чиний сурталчилдаг юмны хугацаа нь болсон. Бүх юм цаг хугацаатай байдаг гэдгийг захын уул гадарлаа гэсэн байна. Нэг юм юм. Нэг гоё арслаас нэг гоё юм ирнэ. Гэхдээ тэрийг мэдэхгүй байна гэдэг тий. Энэ арслал гэдэг чинь үйл явц ахгүй да. Чи өнөөдөр сонгуульд оролцох байгаа тэр оролцоо чинь шүү дээ. Чиний сонголт байхгүй юу? Чи өнөөдөр арслагдаж чинь сонголт үйл явц ахгүй юм. Энэ тэрнээс үзэл санаа манаа биш. Чи сонголт хийгээд өнөөдөр Монгол Ардын намыг сонгосныхоо лайнчгийг үүрж байгаа. Чи энэ хувийн хвшлийг нэг дээрэмдэж авъя 30 гэр бүл гэдэг энэ нэг мэдрэл муутай юмд итгэснийхаа төлөө өнөөдөр амьдрал чинь хогч нь болж байгаа чи энэ чиний сонголт тэрнийхээ хариуцлагыг хүлээж байгаа шүү дээ. Энд чинь ерөөсөө хүмүүсийн сонголтын тухай л ойлголт шүү дээ. Тэгээд тэрнээс юм арчлал гэхэр гоё нийгэм коммунизм байгуулж байгаа юм шиг тэгээд нэг гоё төгс нийгмийн тухай ойлголт биш. Угаасаа төгс нийгэм гэж энэ хорвоо ертөнцийн байхгүй. Хүмүүс тэгээд төгс хүнч гэж байхгүй. Яагаад гэвэл төгс хүн байдгүй болохоор л та нар бурхан морхонд очиж залбираад байгаа үстэй. Тэгээд тийм төгс нийгэм төгс хүн үнэхээр өөр төгс бол төгс нийгэм л байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн тэр ёс суртахуун мэдлэг боловсрол тийм ээ энэ нэг харах тэр ёс суртахууны тэр хэмжээс гэж нэг юм байна. Тэг хүмүүс мэдлэг боловсролгүй харахгүй мэдлэг боловсрол гэдэг нь дипломын тухай ойлголт биш шүү. Уншаад юм ойлгохгүй эргцүүлэн тунгаах чадваргүй хүмүүс бол улмал харахгүй улмал та нар хараараа одоо яг энэ комментуудыг гэсэн дүүжил алж шатаа устгахыг гэдэг байгаа хүмүүс бол ёс суртахууны өөртөө тэр дороотолт орсон байхгүй. Тэгээ хөөхт мөхтөр ац зээнэртэйгээ ахуултан зураг мургаа тавьчихсан те. Тэгээд энэ гэртээ нэг тийм янз бүрийн төмөр тэмдэг зүүцэн хүмүүс л голцоо. Шатаа дүүжлийн арлын устгахыг. Одоо энэ яг тэр төмөр тэмдэг буюу Бенмау гэсэн дорой бичгтээ нэг янз янзын одон байдаг шүү дээ. За нэг тиймний зураг тавьсан хүн дөр хараад өрөөгөө л та нар муу сайн суулгаач хувийн шахруу өгүүл таарна марнас бөө хараад ирвэл. Ийм коммунизмд гаццсан мөн үү те. Нэг хомо тэр нэг яриад хомо сойдик гэдэг юм ч энэ үстэй. Тийм шүү дээ. Наад чи хомо сойдик яг боддгийн хин гэдэг юм байна. Батка багийг нэ. Тийм яг юм нэг тороолтой юм батка баг гэдэг чинь яг ийм хүмүүс чинь хомо сойдик сууд шүү дээ. Ийм
мэдлэг боловсролгүй харанхуй тэгээд бусдад өшрөгдөг те тэгээд ёс суртахуун гэж энэ хүмүүст байхгүй. Хамгийн түрүүнд энэ хүмүүс саналаа зарж байгаа. Энэ хүмүүс чинь нөгөө зарчим байхгүй. Зарчим гэдэг байгаа чинь ёс суртахуун шүү дээ. Хүнд байх. Тэр ёс суртахуунгүй хүмүүс шүү дээ. Ялангуяа тэгээд дандаа миний үеийнхэн баг манай үеийнхэн ч гайгүй да. Манай дээд үеийнхэн тэгэл тэр ах эгч нар маань бол бүгд ийм муухай хараал ерөөл хийдэг. Тэгээд бусдыг үзий ядж хорсдог. Юмны учир шалтгааныг ойлгох хүсдэггүй юм шүү дээ. Ийм л юм байгаа юм. Тэрнээс нэг тийм либерал гэхээр та нарыг төгсхөн байх бүтээх тухай ойлголт биш. Энэ эрхчлөөний философтой хүн, эрхчлөөг ойлгодог хүн, энэ хүмүүс бол илүү хариуцлагатай байдаг. Эрхчлөөнд хайртай хүн илүү хариуцлагатай байдаг. Эрхчлөөнд хайртай хүн илүү алтнаар буюу эрүүл саруул ухаанаар асуудалд ханддаг. Эрхчлөөнд хайртай хүн бусдыг инэрх, бусдыг ойлгох тийм чадвар өндөр байдаг л та. За улс төр судлаач гэх шиг ямар сургууль соёл төгснөө хэлээч гэж байна. Гэх шиг гэдэг энэ очоод энэ хүмүүсийн улс төр судлалын танхимыг хаадаг юм уу яа тийм. Тэгээ дараа нь тэр улс төрийн боловсролын академид очоод хаач хэрэгтэй л дээ та нар. Би тэнд их сургууль дараа нь тэнд мастер хамгаалсан. Тэгэхээр тэр сургуулиудыг очиж хаач тэр мэргэжлийн хаач хөө. Эн чинь цод хэрэгэн биш шүү дээ. Багш юмч хуульч гэдэг шиг мэргэжил шүү дээ. Цол хэрэгэн биш байхгүй юу да. Тэгээд чамд хийн ийм цол гэсэн ингээ магталтаад. Эн чинь цол биш мэргэжил хөөе. За ардсан нам барууны болоод зүүнний талын эсрэг тэсрэг үзэлтэй хүмүүс нэгдэн нэг үзэл санаанд нэгдэж чадах уу гэж нэг асуусан байна. Боломжгүй. Тийм болцоос өчигдөр намын дарга дээр цогтгөрлийн хийж байгаа үйлдэл бол би бол тэр зүүнний үзлийг бол хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Би бол баруунынхаа үзэл баримтал дээр хатуу байна. Би тэр өнцгөг үзэлтэй хүн биш шүү гэдэг өчигдөр өөрийнх нь тэр хэлж байгаа. Тэгээд тийм учраас би бат толгойн хүн биш, хатуугийн хүн биш мэт гэдэг байгаа. Тэр гол санаа чинь тэр шүү дээ. Ямар ч боломжгүй тэгээд тэр Халтмаагийн батлагч өөрөө хэлж яадаг шүү дээ. Бид нар өөр үзэл баримталтайдсан тусгаар тогтнол эрхчлөөний нэг мэгч шиг хэн эрхчлөөнийхөө эсрэг тусгаар тогтнолын эсрэг явъя гэдэг. Батлага өөрөө л явсан шүү дээ. Ийм нэгдлийг боснуулсан, тусгаар тогтнолыг сүйтгэсэн. Энэ хүн дандаа ярьсныхаа эсрэг хийж идэг. Тэгээ мэдээж нөгөө нэг өр шивтэй байж байгаа тэр өрөө төлүүлээд эн чи яг үүнд бусд хүмүүс нь тэтгэврийн зээлмэл авахгүй тэтгэврээ өгчүүл зөндөөл байгаа. Тэг үр хүүхэд нь болж тэ үр хүүхэд нь аригчин төлөгч юу гэдэг юм те. Тэгээд нэг тийм арчаагүй үр хүүхдийнхаа өгөөж өгч чадахгүй хүмүүс л үр хүүхэдтэй л тэтгэврийн зээл авч өгсөн шүү дээ. Тэр хүмүүс дахин шүтэл хараагаа солиороод байгаа болохоос шүү. Нөгөө талдаа тэр өөрсдийнхөө үр хүүхдээ зөв хүмүүжүүлээд үр хүүхдэд нь эцэгхээ хайрлж инэрдэг хүмүүс бол эцэгхээр тэтгэврийн зээл авахгүй шүү дээ. Тийм хүмүүс бол тэрийг нэг бол ойлгож байгаа. Тэгээд цөөхөн л байгаа л да. Тэгээд энэ нэг юмнууд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй бол гэж хэлээд байгаа. Тэгээд ялангуяа энэ Эпштейн хүн дээр энэ Батулга гэдэг хүний тэр хэн гэдэг хүн эмгтэйг авчирч Монголд байлгасан юм бэ? Тэр нь ямар хамгаалтанд ор байсан юм бэ? Яагаад эрчим хүч усны төслөө тэр үед яваагүй юм бэ? Ямар эмгтэй энийг зогсоох даалгавартай байсан? Тэр сонгуулийн яалтанд туссанд баярлаа гэдэг. Яг яад тусалсан юм бэ? Тэр хакерсан юм уу? Эсвэл мөнгө оруулж ирсэн юм уу? Энийг мэдмээр байна те. Хамгийн гол мэдэх зүйлүүд маань эдэр байна шүү дээ. Тэгээ энэ хоёр зүйл рүүгээ миний ярьсан тэр дөрвөн зүйл рүү анхаарал нэг үзээч хэл гэдэг байгаа. Тэгээ илдэггүй илүү анхаарах юм бол бид энэ бодит үнэтэйг нь үр тулаад нэг эрүүл саруул ухаанаар асуудалд хандмаар байна. Батулгыг дүүжилж авч шатааж матааж бол болохгүй шүү дээ. Хуулийн өмнө нотлох баримтыг авч ирээд тэр хуулийн өмнө Монгол улсын хуулийн өмнө хариуцлага нь хүлээлгэмээр байгаа хгүй. Тэрнээс биш дүүжилж авч малж болохгүй. Хуулийн өмнө цэрлийг хүлээлгдэг. Эн чинь өөрөө эрх зүйт төрийн ёс ахгүй юу? Тэрнээс дүүжилж авч шатааж матааж болохгүй шүү хүмүүсээ. Тэгээ хуулийн өмнө авч шудраг хуулийн өмнө авчмаар байна шүү дээ. Тэгээ энэ нотлох баримтуудын цуглуулмаар байна шүү дээ. Тагнуулынхаа, авилгатай тэмцэх газрынхаа, цагдаагийнхаа та нар ажиллаа хийлтэй. Та нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү дээ. Улс төрийн цагдаа, улс төрийн тагнуул, улс төрийн авилгатай тэмцэх газар баймар байгаа байхгүй. Хуультай байгууллагууд хуулиар мөрдөж ажилладаг баймар байгаа. За юм байна. За нэг асуулт тавьчихдаг болоо.
Оюун эрдэнийн баг энэ мэдээлэл муутай хар маст элбэг дөрж гэдэг аймаар том хар мангасын дүр бүтээгээд маш муухайгаар тархийг нь угаасан байна. Яг л социализмын үед Америк гэж империалист шулмын улс байдаг гэж бидэнд итгүүлж байсан шиг гэж нэг хүмүцсэн байна. Яг тийм. Тэгэл яг яагаад муу яг юу буруу хийсэн гэхээр ойлгохгүй. Тэгээд яг юм факт баримт гаргаж ирээд яриад энэ факт баримт нэн байна гэхээр тэр ямар хамаатай ингэж байгаа юм. Тэгвэл Монгол улсын төлөө санаа манаа зовхоо болох хэрэгтэй шүү дээ. Тэр хамаагүй болвол хэн нэгэн дээрэм тооног хийсэн хамаагүй болвол тий. Одоо нөгөө Таршаны хүүхдүүд гэж байсан шүү дээ. Тий. Одоо элбэг дөрж ба тэр 20 хэдэн хүүхдүүдийг гэртээ асраад хүүхдүүдийг асрамжийн газар байгуулад ингэж явснаас хойш ер нь тэр Таршаны хүүхдүүд байхгүй болсон уу? 1992 онд Таршаны хүүхдүүд гэж байж. Тэд нар чинь тэгээ насанд хүрдэг юм байгаа үстэй. 90-ад оны их үеэр 7-8 дээсэн залуучууд 86-7 оны залуучууд байсан байл. Хүүхдүүд байсан байл. Яг тэд нар том болсоос үргэлжлээд ахиж гарч ирэхгүй шүү дээ Таршаны. Бид нар ч ахаа Таршаны хүүхдүүдэд байлгахыг хүсэж байгаа юм шүү. Харин би бол тэгж л ойлгоод байгаа. Тэгээд энэ хүмүүсийн амьдрал сайжраад юм хүүхдүүд асрамжийн газрууд бий болоод ингээд хүмүүсийн амьдрал илүү сайжирсан учраас тэр зүйл чинь байхгүй. Мэдээж тэмэл хүүхдүүд бол гэр орносоо дайждаг хүүхдүүд бол байж байгаа шүү дээ. Аль ч улсад байгаа соцлагрууч гэр орносоо дайждаг хүмүүс байсан. Тэгэл хотлоо байгаагүй юм чи бүх юмыг өнгөлөн дард нууд өгөөсөн болохоор хүмүүс мэдэхгүй байгаа болохоос биш. Аль нийгэмд алуурчин бий тэ аль энэ арчлахаар бүх юм гоё болцдог тухай ойлгож хүн өөрөө юм институцийнхээ хувьд хүмүүс чинь янз бүрийн ааш авиртаа тэгээд тэрнээсээ болж янз бүрийн гэмт хэрэг мэрэг гарна. Арчлалын сайн давуу энэ насанд нийгмийн чинь сайн давуу тул нь бүх юм нээлттэй учраас бид нар мэдээлэлтэй байгаа байхгүй урсан сэргийлэх боломжтой байгаа даа. Энэ та энэ аюултай зүйл болдгийм байх гэдэг энийг ойлгодог болчиход байгаа байхгүй да. Сайн тал нь энэ шүү дээ. Тэгээд эн чинь болохгүй юм байна. Энээс урсан сэргийлдэг юм байна гэдэргээд нэг ийм ойлголт бий болчиход байгаа юм л да. Тэгээд энэ мэнийг ойлгох юм ярихын тулд ахаад бүрвчнээ урт хугт юм ярих хэрэгтэй болчиход байгаа. Альва юмыг ялангуяа энэ арчлалыг хараагаад байдаг хүмүүс та нарын сонголт шүү дээ. Одоо энэ хурл сууж байгаа та нар хараа зүхэл орк морк гэл ингээл эсвэл Монголыг урлаа харлаа гэж солиороод байгаа бол та нарын сонголт шүү дээ. Хогч нь тэгээд ардын намаа сонгоод дахиад бүргүүлж амьдцгаа бол та нарын сонголт шүү дээ. Хогчиж шүү дээ. Яах юм хүчээр дээрэмдэж болохгүй шүү дээ. Ямар бид нар коммунистууд биш. Бид нар ямар юм дээрэмжт биш. Фашистууд биш. Бүх сонголт байна. Тэгээ бүх сонголтоо буруу хийчихлээ. Тэгээд хинээс буруу хаагаад байгаа. Тэгэл хохин шүү дээ. Одоо тэгэл ингээл одоо ахаад цагаан сарын дараа ахаад амьдрал чинь хүндэрнэ. Яагаад гэвэл төсөвч нь муудсан байгаа. Ахаад өмч хураагаад эхэлж जैन сая 60 юуна бид нар бол нөгөө нэг өгөөжин 60% гэдэг байгаа арай өөр роялти асуудал ярьсан болов гэж ойлгосон шүү. Тэгээ тэр мөр ингээд нэмэгдээд ирэхээр гадныхан хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тэгээ дотоодынхаа хэдэн аж ахуйн нэгжүүдэд дампууруулж аваа. Тэгээ бүгдөө гуйлах амьдрал хогчин танаа төрдөө ав гэдэг байгаа хүмүүс. Та нарын сонголт шүү дээ. Төрдөө ав ойрлоод байвал ингээд улмал амьдрал чинь гуйлах чинь болоод байна. За юм байна. Тэгээ өнөөдөр халаавыг энэ хүргээд өнгөрвээ. Одоо ингээд цагаан сараас нахаад лайв хийж амжихгүй юм аа. Тэгээ хүмүүс нэг сар шиндээ цагаан шиндээ минь дөрөгч юм уу тэгээ болчих юм. Тэгээд энэ Эпштейн гэдэг хүний юун дээрээс тэр элбэг дөрж 26 хүүхэд биш тэр бат тулгын тэр асуудалтай байгаа тэр юм руу илүү сэтгүүлтэн анхаараа гэж хүсье. Тэгээд сар шиндээ сайхан шиндээ тэгээд Монгол хүн нөгөө нэг амны бэлэг аштын бэлгээс амны бэлэг гэж бүгдөө сайн сайхан зүйлийг өрөөж тэгээд хамгийн гол нь эрүүл ухаанаар асуудалд хандаж сураараа тэгээд босоод байгаа заяа маяа тэнгэр мэнгэрч яах тэгээд байж идэм байгаа. Хамгийн гол нь тэр альва асуудлыг нэг арцнаад эрүүл ухаанаар ханддаг. Ядаж нэг юм эргцүүлэн тунгаад нэг эргэлддэг сэтгхүүтэй байх бол тугай монголчуудаа тэгээд сайхан шинжлэх баярлалаа. Шеэрлээ түгээгээд өгөөрэй баярлалаа.